Сайн бацгаана уу хүүхдүүдээ 10 сарын 1-ний математикийн хичээлээ эхлүүлцгээе. Математикийн дэвтэр үзэг харандаага бэлтгэж суугаарай. Дараах зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Зурагт ямар амьтан байна вэ? Зүйтэй туулай байна. Туулай хэдэн ширхэг байна вэ хүүхдүүдээ? Нэг ширхэг туулай. Тэгвэл бид нэг ширхэг туулайг нэг дөрвөлжин дэрсээр илэрхийлье. Дараагийн зурагт юу байна вэ хүүхдүүдээ? Зүйтэй шугам. Тэгвэл шугамн дээр нэгийн цифр хаана байрлаж байна вэ хүүхдүүдээ? Харин дараагийн зургийг хамтдаа ажиглацгаая хүүхдүүдээ. Хамар, ам, бас хил байна. Эдгээр эрхтэн маань бидэнд ердөө ганц байдаг. Тэгвэл эдгээр нэг байдаг эрхтнүүдээ бид нэгийн цифрээр тэмдэглэж сурсан. Зурагт хэдэн хуруу байна вэ хүүхдүүдээ? Нэг хуруу байна. Нэг хуруу байгаа учраас бид нэгийн цифрээр тэмдэглэдэг. Багштайгаа хамт дараах жүржийг тоолцгоё. 1, 2, 3, 4, 5. Үргэлжлүүлээ тоолъё хүүхдүүдээ. 6, 7, 8, 9, 10. За гэх мэтлэн бид 1-ээс 10 хүртэл дараах жүржийг тооллоо. Тэгвэл хүүхдүүдээ 1-ээс 10 хүртэл тоолж сураарай. Дараах луванг тоолоод дүрсээр тэмдэглэе хүүхдүүдээ. Хэдэн ширхэг луван байна вэ? Зүйтэй нэг ширхэг луван байна. Тэгвэл багш нэг ширхэг луван нэг гурвалжин дүрсээр илэрхийллээ. Дараагийн зургийг харъя хүүхдүүдээ. Юуны зураг байна вэ? Байцаа. Байцаа маань хэдэн ширхэг байна вэ хүүхдүүдээ? 1 байцаа, 2 байцаа. Тэгвэл бүгдээрээ дүрсээр илэрхийлье. Эхний нэг байцааг нэг гурвалжин дүрсээр, дараагийн нэг байцааг дахин нэг гурвалжин дүрсээр илэрхийлье. 2 байцаа байгаа учраас бид 2 гурвалжин дүрсээр илэрхийлж байна. Тэгвэл нэг ширхэг луванг нэг ширхэг гурвалжин дүрсээр илэрхийлсэн бол дармал нэгийн тоо. Дармал нэгийн тоо маань байна. Тэгвэл 2 ширхэг байцааг 2 гурвалжин дүрсээр илэрхийлсэн бол одоо тоогоор илэрхийлье хүүхдүүдээ. Дармал 2-ын цифр маань байна шүү дээ. Дармал 2-ын цифр. Дараах зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Юуны зураг байна вэ? Бидэнд байдаг нүд байна. Нүд минь бидэнд хэдэн ширхэг байдаг вүлээ хүүхдүүдээ? 2 байдаг. Дараагийн зурган дээр хэдэн хуруу байна вэ хүүхдүүдээ? 2 ширхэг хуруу байна. Харин дараагийн зурган дээр алгаа ташч байна. Бидэнд хэдэн гар байдаг вүлээ хүүхдүүдээ? 2 гар байдаг. Тэгвэл бид эхний гаргасан энэ 2 хуруу 2 дугуй дүрсээр илэрхийлье. Харин дараагийн нүдийг 2 дугуй дүрсээр мөн адил илэрхийлье. Мөн энд 2 гар байгаа учраас бид хэдэн дүрсээр илэрхийлэх вэ хүүхдүүдээ? Зүйтэй 2 удаа дугуй дүрсээр илэрхийлж байна. 2 дугуй дүрсээр илэрхийлсэн 2 ширхэг хурууг цифрээр илэрхийлж бичье. 2-ын цифр. Тэгвэл 2 нүд байгаа учраас бид хэдийн цифрээр илэрхийлэх вэ хүүхдүүдээ? 2. За багш нь 2 нүдийг илэрхийлж 2-ын цифрээр бичихдээ бичмэл 2-ын тоо бичсэн байна. Анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. За 2 алгаа 2 гар байгаа учраас бид мөн 2-ын цифрээр илэрхийлж бичлээ. Бичмэл 2-ын тоо. За
Та бичмэл 2-ын тоог хэрхэн бичсэнийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Дэвтэрний дөрвөлжин нүдний голоос эхлэн 2-ын тоо маань бичигдэж байна тийм үү хүүхдүүдээ. За харин дараагийнх нь дармал 2-ын тоо. Дармал болон бичмэл 2-ын тоо маань ямар ялгаатай байна вэ? Анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Бичмэл 2-ын тоог бичихдээ дэвтэрний дөрвөлжин нүдний голоос эхлэн бичсэн байгааг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Мөн дөрвөлжин нүдний хажуу булан руу шахаж бичсэн байгааг анхааралтай хараарай. Хоёрын тоог дэвтэртээ хэрхэн бичгийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Мөн ээж аавууд маань хүүхдүүдтэй туслаарай. Ахин нэг анхааралтай ажиглаад дэвтэртээ бичээрэй хүүхдүүдээ. Дараагийн дасгалтаа орцгоё хүүхдүүдээ. Дараа нь туухай байна. Энэхүү тухайн дээр хэдэн ширхэг банан байна вэ хүүхдүүдээ? 2 ширхэг банан байна. Харин дараагийн тухайн дээр 1 ширхэг банан байна. Энэ хоёрын маань аль нь их юм бол хүүхдүүдээ? 1 ширхэг нь их үү эсвэл 2 ширхэг нь их үү? Зүйтэй. 2 ширхэг нь их. Их байгаа зүйлийг бид нар их багын тэмдэг ашиглан тэмдэглэдэг. Тэгвэл их байгаа тал руу их багын тэмдгийн 2 онгорхой хэсгийг харуулж бичдэг. Харин бага байгаа хэсэг рүү нь үзүүр хэсгийг харуулж бичдэг юм байна шүү хүүхдүүдээ. Дараагийн тухайн дээр байгаа жимсийг хамтаа харцгаая. Хэдэн алин байна вэ хүүхдүүдээ? 1 алин байна. Тэгвэл нөгөө талд нь 2 алин байна. Энэ хоёрын маань аль нь их вэ хүүхдүүдээ? 2 алин их үү эсвэл 1 алин их үү? Зүйтэй. 2 алим нь их байна. Их байгаа тал руу нь онгорхой талыг харуулж бичин, харин бага байгаа тал руу нь үзүүр хэсгийг харуулж бичин шүү хүүхдүүдээ. Одоо бүгдээрээ 2-ын тоо маань ямар тооноос бүтдгийг хамтаа харцгаая. 1 дээр 1-ийг нэмэхээр 2 болдог. Тэгэхээр 2-ын тоо маань 1 болон бас ахин 1-ийн тооноос бүтдэг байх юм шүү дээ. 1 туулаа дээр ахин 1 туулаа ирвэл 2 болно. Мөн 1 ширхэг шувуун дээр ахин 1 шувуу ирвэл 2 ширхэг шувуу болно. Гэрийн даалгавар 2-ын тоогоо болон 2-ын тооны бүтэц мөн 2 болон 1-ийн тооны аль нь их, аль нь бага болохыг дэвтэртээ цэвэр намбай бичин цээжлэн тогтоогоорой хүүхдүүдээ. Хичээл тэтгэвртэ оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Амжилт хүсье.